Сайн байцгаана уу? Намайг Од Гэрэл гэдэг. Би үйл хөдлөх хөрөнгөний салбарт 9 дэх жилдээ борлуулагч болон зөвлөх үйлчилгээ өгч ажиллаж байна. Энэ удаагийн дугаартаа барилгын компани хүмүүс үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компанид хандахтаа юуг анхаарах вэ гэдэг талаар бяцхан зөвлөмж өгье. Ингээд барилгын компани шинээр ашиглалтанд оруулж байгаа барилгаа олон үйл хөдлөх хөрөнгө зуучлалын компаниудад одоо зэрэг өгөх сонирхол өндөр байдаг. Үүн дээр бол би анхаараасаа гэж хүсэж байна. Учир нь нэг зэрэг олон зуучлалын компаниуд өгсөн тохиолдолд тухайн барилгын мэдээлэл янзаар зах зээл дээр одоо нэвтэрдэг. За тэгээд худалдаа авагч бол маш их судалгаа хийсний үр дүнд худалдаа авалтаа хийдэг учраас энэ дунд маргаан үүсэх тохиолдол их байдаг. Учир нь нэг худалдаа авагч олон зуучлалын компанид хандсан эргээд барилгын компанид хандлт хийхэд янз бүрийн мэдээллийн юм зөрүүтэй байдал очсон байдаг учраас ер нь олон зуучлалын компанид өгсөн одоо барилгын борлуулалт удаашрах тал руугаа ордог. Тэгэхээр та шинээр ашиглалтанд орж байгаа барилгаа зуучлалын компанид өгч борлуулах гэж байгаа бол яг таны барилгатай одоо онцлогийг илүү сайн гаргаж ирж ажиллаж чадах туршлагатай тааш тохирох тийм зуучлалын компанийг сонгоод нэг одоо зуучлалын компанитай онцгой эрхийн гэрээтэй ажиллах нь маш хурдан үр дүнгээ өгдөг. Ингээд үргэлж зөвлөдөг үнж хамтрагч Меско Од Гэрэлтэй байсан баярлалаа. Танд амжилт хүсье.